Содон Вера Степановна манай улсын нам төрөлсгийн нэр зүтгэлтийн бүгд найрамдах Монгол Ард улсын сайдрын зөвлөлийн дарга асан арамгай эдийн засагч Домаагийн Содномын заяаны үнэн чанарынхаа энгүү чанараар Монголын үлэмжийн сайхан ханиар тодорч Монгол түмнийхээ сэтгэлийн чимэг болон хайрлагдан зон олныхоо итгэл хүндэтгэлийг инхүү хүлээлээ. Монголын шинжлэх ухааны байгууллагын түүхэнд оруулж байгаа хувь нэмэр түүний гадаад дотоод харилцаа зохион байгуулалтын бүтцийг боловсронгуйлах талаар хийж байгаа амжилт ололтоор 1998 онд дэлхийн шилдэг 500 эрдэмтний нэгэн болж Монгол зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгэн үеэр хийсэн сансрын цогцлбор судалгаагаар дэлхийн шинжлэх ухааны 20 дугаар зууны шилдэг үтээлд шалгарсан. Оросын холбооны улсын шинжлэх ухааны академийн Монголын анхны дээд доктор, олон улсын дээд улс орлын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Монгол улсын их хурлын гишүүн, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтийн академич Баатрин чадраа Монголын ухаантай мэрэгэн судлаачаар өргөмжлөгдлөө. Би насаа нийслэлийн 52 дугаар сургуулиас 16 нас дугаарaan чимэн тэрийн хошоо шигнэлт хойж мэн зөхөж амтсан норвын анхны хайр дууг нь амлиулан Монголын шинэ үеийн стадын урлагт өөрийн орон зайгаалсан Монголын үндэсний телевиз радиогийн 2001 оны шилдэг дуучин 2001 оны Монгол улсын шилдэг 9 алдартны нэгэн болж Алтан гацоодонгоор шагнагдж удмаар нэг зүнцний байгууллагын хүүхдийн сангийн элч дуучнаар тодорон ариун сэтгэл сангийн хэрэглэгч Лонгос Жива Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Төмрийн ариун наанвэр Монгол данхудаа их хурсын төлөөх олон улсын энэрэнгүй гайхамшигт үйлсдэн боллоо. Монгол улсын төрийн дээд сул шагналын одоо медаль цэргийн хувцсны сүрлэг нэмдэн загварыг хий зохион бүгжүүлж төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн болсон Чойдог Аксти Зяаныхын Монгол улсын соёлын болон ардын бус орлын тэргүүний ажилтан нэрдэг багш зогсоолонгийн цэрэн дулам Монголын саран ээж нийгмийн ерөнхийлөгчийн нэрм шагналаар чагнагдан төм бомын шивэ инхүү баян суулж байна. Саран ээж нийгмийн ерөнхийлөгчийн өргөмжлөлд нэрдэвшиж байгаа их баяртай байна. Би бол улсын хорондоо 60 жил багшилсан. Одоо энэ жил багш болсны 60 жилийн аваад байгаа юм. Би уулын хэлэгчийн уран зохиолын багш хүн. Гэр ахуй гар мэрэгжиж хос мэрэгжилтэй болсон. За олон хүүхдийн ээж миний хүүхдүүдийг цаг гал дүүл та нар мэдэндээ тоя гэрэлэнг тоя гэдэг 6 хүүхд байдаг. За цөмөрөлд боловсралтай ийм юм л да. Монголын ард түмний сууд үнэнчгүй аимшиггүй шин зөрөгч Инжин Сүхбаатарын үлгийн удаг Сүхбаатар аймгийн Уул Баян сумын ерөнхий улс ордын дунд сургуулийн ахмад багш, ардын боловс орлын тэргүүний ажилтан арга зүйч багш, Монголын эмэгтэйчүүдийн 5 дугаар их хурлын төлөөлөгч алдарт их давгийн тэрбиш Монголын саран ээж нийгмийн ерөнхийлөгчийн нэрм шагналаар чагнагдан Сүхбаатарчуудынхаа алдрыг дурсгалаа. Ховд аймгийн Мянгат сумын харьяат 7 хүүхдийн алдарт их 5 6 7 дугаар 5 жилийн гавшгаач Монголын эмэгтэйчүүдийн их хурлын төлөөлөгч аймгийн удаа дараагийн хөтөлбөрийн аварга Монголын үндэсний телевизийн програмын хэлтсийн дарга
Олон улсын кино наадмын гран-при шагналт, хүүхдийн төлөө буйны эзэн, ган үзэгдхийн шагналт, радио телевизийн тэргүүний ажилтан насаг дөржин ээж, гатан бүүвэ, дууны унаг, ишигхэн, үлгэр туртай хүүгийн насны баясгалан болсон дашийн думаагай Монголын саран ээж нийгэмдийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан боллоо. Орос Монголын эхчүүд эмэгтэйчүүд тэдгээрийн баясгалан төрсийн төлөө ухамсарт амьдралын зориулан яваа Тэнгэрлэг ээж клубын тэргүүн Наталья Юрьевна Монголын саран ээж нийгэмдийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналаар мөн шагнаглалаа. Тийм ээ. Ихийн хишиг үрсэн баясгалангаар цалиган байгаа энэ л өдөр Монголын хүүхдийн урдны алтан тайзын хоймор залгдан суугаа энэ л хүмүүс ажил амьдрал жаргалынхаа нас буян ухаан бэлэг авиас чадлаараа урагдсан ирсэн зочдон бичрүүлээ зогссонгүй улс даяарах энгүй их үзнүүдийн амьд цэцгийн баглааны цэнгэлийн манлай алд цэнхэр хадаг аяга дүүрэн мэтэлцэх сүүн цацлын дээдчүүл болон тодорсон юм. Ийхүү дээрэмэлтий хөх тэнгэртэй бэрэгдэн дэвжих хүжидэл хийтэй алаг хорвоогийн алтан эрдэн хүний жаргал гэдэг юутай сайхан юутай гайхамшигтай. Чухмал ихээс төрөөгүй баатар гэж үгүй. Чухмал ихээс төрөөгүй эрдэмтэн гэж үгүй. Чухмал ихээс төрөөгүй гавьяатан гэж үгүй гэдэг л энэ буюу. Удгийн чимэг уянгийн бүвэ торвоогийн ихийн хишиг үрсийн баясгалан хизээд мөнхөд баатар шиг.